Миний хувьд гэх юм бол 2018 онд замтай үр хаслаар үзүүн нугасандаа гэмтэл аваад тэгээд хөдөлмөрийн чадвараа бүр алдсан. Одоо хүн хөдөлмөрийн чадвараа 100% алдсан гэхээр хөл гар би одоо бүрэн хөдлөхгүй л гэсэн үг. Тэгэхээр бусдын дэмжлэгийг бол одоо 100% авнаа. Ер нь бол гэрээр байнгын асаргаанд байдаг. Анх тэгээд ер нь хөдөлмөрийн чадвараа алдаад эхний 4 жил бол ингэж хийх маш хэцүү байсан. Одоо нийгмийн харилцаанд орох бараг бусдад харилцахаасаа хүртэл эмээдэг байлаа. Тэгээд ингээд цаг хугацааны аясаар ингээд өөртөө адилхан юм бэрхшээлтэй хүмүүстэй хоорондоо ингээд харилцаад ирэнгүүт нөгөө хүмүүс маань бас зовлон жаргал адилхан учраас бас Монголд ингээд энэ олон улсын ийм тогтолцоо ийм үйлчлэгээ байдаг гэдгийг Монголд энэ бас хэрэгжиж байгаа гэдгийг анх удаа мэдэж олж авсан. Тэгээд Монголын анхны биедээ амьдрах төв болох түгээмэл хөгжил төв гэдэг төв рүү өөрийн биеэр одоо очиж биедээ амьдрах хөтөлбөр гэдэгт хамрагдсан. Тэгээд ер нь бол энэ үйлчлэгийг ер нь орон нутагтаа хэрэгжүүлээ. Өөр дээрээ ч гэсэн ингээд ашигтай бөгөөд над шиг юм олон хүмүүс манай орон нутагт байдаг учраас энийг бас орон нутагтаа нутагшууллаа хэрэгжүүлье гэж зориод 2023 онд анхны юун дээр Амьгтаа тусч хүч гээд төрийн бус байгууллага байгуулж энэ үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Хоёрын туслах үйлчлэгээ гэхээр хүмүүс тэр болго ойлгохгүй байдаг. Тэгэхээр хоёрын туслах ажилтан гэдэг нь бол бусдын туслалцаагүйгээр нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа. Одоо тулгуур эрхтний ч юм уу хүн төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд татан оруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтэнд дэмжлэг болж байгаа ийм л үйлчлэгээ байгаа. Тэгээд энэ үйлчлэгээ маань ер нь бол яг нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний ард 4-5 ийм гэр бүлгээд тэр хүмүүсийн эрх ашиг бас зөрчигдөг байхгүй юу. Тэгэхээр энэ үйлчлэгээ болохоор нэгдүгээр миний эрх ашиг одоо хангуулж байгаа ч гэсэн миний ар гэрийн бас эрх ашигын одоо намайг асархахаас ахуулаад ингээд ажилтны хөнгөрөө явчихж байгаа. Надад тусалж байгаа тэр хоёрын туслах хүн маань бас өөрөө ингээд нийгмийн харилцаанд орцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцаж үзснээрээ бас тэр хүнд бас давуу талтай өөрөө ашиг орлогоо олно, тийм ээ. Тэгэхээр ингээд нийгмийн олон талт харьцаа үүсэж гараа гэдгээр энэ бол давуу талтай ийм олон улсын тогтолцоо юм аа. Бэрхшээлтэй иргэдийн 32 дугаар зүйлд биедээ амьдрах хэрэгтэй гэж заасан байгаа. Биедээ амьдрахын тулд хоёрын туслах үйлчлэгээ авнаа гэж заасан. Тэгэхээр хуулиар олгогдсон эрхээ эдэлж журмынхан дагуу хийж байгаа үйл ажиллагаа. Тэгэхээр энэ бол мэдээж хуулийн дагуу, журмын дагуу одоо тэр хоёрын туслах иргэн маань тодорхой хэмжээний ийм ажлын байран дээрх ийм дадлаг сургалтанд хамрагдсан. Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй яаж харьцах уу, нугасны гэмтэлтэй хүнтэй яаж өргөх үү, тэрэгцээрээс яаж шилжүүлэх үү, яаж хооллох уу гэд энэ үйл ажиллагаанд маань тэрийг бас суралцсан байх шаардлагатай. Тэр нь бол богино хугацааны 24-өөс 32 цагийн ийм ажлын байран дээрх дадлаг сургалтын ийм сургалтанд суугаад гэжлэгээ авсан бол хин ч хийж болно л гэсэн. Гол үйлчлэгэнд бол солигдох хэрэгтэй. Жишээлбэл эн чинь ганцхан над дээр хүн үйлчлээд байвал нөгөө хүмүүстэй бас харьцаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нугасны гэмтэлтэй хүн ямар байдгийг, тархин саатай хүн ямар байна уу? Зөвхөн энэ нугасны гэмтэлтэй доод мөчтийн юутай тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс ямар онцлог байдгүй гэхээр тэр хүн ингээд хүмүүс төр солигдоо явбал хүмүүс төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа онцлог байдлуудыг ойлгож авснараа бас өргөн цар хүрээний одоо мэдлэгтэй болно. Үйлчлэх нь бас арай чанартай болно л гэсэн. Тухайн хоёр хүн хоорондоо маш сайн харилцаагаа үүсгэх нь чухал. Гэхдээ мэдээж тэр хүнд сургалт мэдээлэл, хууль эрх зүйн талаас мэдлэг юуг нь бол өгч чинь. Тийм учраас нөгөө хүн харьцангуй бас саяны энэ туршилтын төсөл дээр бол ингээд сургалтанд суудсан учраас харьцангуй гайгүй. Тэгээд нөгөө гол асуудлаа ингээд хоорондоо ярилцаад би бол өөр дээр авч исэн хүмүүсд өөрөө бараг ингээд сургаа явчихж байгаа учраас их боломжтой байсан. Одоо цаашдаа бол бас энэ дээр нөгөө сургалтын дээрээ сайн суулгаад ер нь гол нь бие бинийгээ хүндэтгээд хэн энийхээ юг одоо тэр хуулиар олгогдсон журмаал баримтлахад асуудал байхгүй л гэсэн. Яг өнөөдрийн үед бол яг оюун туслах маань ажилдаа ингээд яаж чадсангүй би бол одоогоор хоёр найз нөхдөд ягаад өнөөдөр одоо банкаар орж ийн одоо ингээд хөдөлмөр халамж үйлчлэгээний газар руу ингээд бас явах гад ингээд машиндаа суудсан байна. Оюун туслах авснараа бол одоо би төрийн бос байгууллага байгуулад 23 оноос хойш нэлээдгүй ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангуулах чиглэлээр нэлээдгүй бас нөлөөллийн ажил, сургалт, хэлэлцүүд хийгээд сая харин манай баруун ортын тамгын газар ингээд
ер нь бол удаадараа дэмжиж ирсээр байгаа. Одоо дэмжсээр ч байгаа. Тэгээ энэ туршилтын төслийг бол амжилттай хэрэгжүүлсэндээ бас баяртай байгаа.